Сайн байна уу? Чатботын түлхүүрэгтэй автоматжуулалт хэрхэн яаж өгсрийг харцгаая. Та пэйжийн дашборд руу орсон бол зүүн талд байрлах цэснээс чатбот цэсийг дарна уу? Миний автоматжуулалт хэсэг гарч ирэх болно. Энэ таны үүсгэсэн автоматжуулалтын чагсаалт харагдах болно. Баруун дээр байрлах нэмэх төвчийг дарцгаая. Автоматжуулалт өгсрөх хуудас гарч ирэх болно. Зүүн талд байрлах шинэ триггер товч дээр дарж түлхүүрүүгээ тохируулцгаая. Автоматжуулалт эхлүүлэх арга сонгох хэсэг гарч ирэх болно. Эхний сонголт буюу мессежнээс түлхүүрийг илрүүлэхийг даръя. Түлхүүрийг гэсэн хэсэг дотор тохируулахыг хүсэж буй түлхүүрүүгнүүд оруулж өгнө. Том жижиг үсэг ялгадаггүй учраас санаа зовлтгүй бичээрэй. Анхааруулж хэлгээд хүмүүс кириллээр болон латин үсгээр бичих тохиолдол байдаг учраас хоёулангаар тохируулаарай. За хоёулангаар нь тохируулцгаая. Утас мөн утас тохируулж дуусныхаа дараа заавал хадгалах товчийг дарж хадгална. Чатанд ирсэн мессеж нь бидний тохируулсан утас түлхүүрэг байх юм бол илээх мессежийг тохируулцгаая. Баруун талд байрлах мессеж илээх хэсэг дээр даръя. Текст блок дотроо илээх мессежийг тохируулж өгье. Бас тохируулж дууссан бол баруун дээр байрлах идэвхжүүлэх төвчлөрийг дааж автоматжуулалтаа идэвхжүүлнэ. Миний автоматжуулалт хэсэгт үүсгэсэн автоматжуулалт харагдах болно. Түлхүүрүүг нь утас. За Facebook пэйж дээрээ туршицгаая. За тохируулсан мессеж маань хүрээд ирлээ. Баярлалаа.